8 дугаар хуралдааныг хуралдуулахаар нийслэлийн намын орооны тэргүүлэгчид шийдвэр гаргасан. За үндсэндээ 3 асуудал хэлсэн. За нэгт нь энэ 1 жил одоо 6 сарын хугацаанд нийслэлийн засаг дарга ийм үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр хэрэгжилт хэдэн хувьтай байгаа юм бэ? За нийслэлийн засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн одоо биелэлт хэрэгжилтийн явцын талаар миний би одоо тайлан илтгэл тавина. За хоёрт нь Монгол Ардын намын үндсэн дүрэн болон Монгол Ардын намын санхүүжилтийн журмын хүрээнд татвараа төлөөгүй нийслэлийн намын орооны тэргүүлэгч болон нийслэлийн намын орооны гишүүдэд хариуцлага тооцох. Одоо өөрөөр хэлбэл нийслэлийн намын орооны гишүүнээс чөлөөлөх, нийслэлийн намын орооны тэргүүлэгчээс чөлөөлөх юм тогтоолын төслийг бас хэлцүүлж батлуулгаар байгаа. За 3 дахь асуудал бол зохион байгуулалтын асуудал. За зохион байгуулалтын асуудалд за одоо хуралд оролцож байгаа хүмүүсээс нийслэлийн намын орооны даргын одоо даргад нэр дэвшиж даргыг өөрчлөх чөлөөлөх асуудлыг нээлттэй оруулж ирж байгаа. За хоёрт нь нийслэлийн намын орооны зарим дэд даргыг чөлөөлж орон гарсан дэд дарга дээр нөхөн сонгох сонгуулийн үүднэ. За дараагийн дугаарт нь нийслэлийн намын орооны зарим тэргүүлэгчийг чөлөөлж орон гарсан тохиолдолд дараагийн тэргүүлэгчийг шинээр сонгох асуудал яригдана. Гэх мэт ийм асуудлуудыг хэлцгээр ингээд төлөвлөсөн байгаа. Тэгээд нийслэлийн намын орооны гишүүд, нийслэлийн намын орооны хуралдаанд хилцүүлэх асуудал дээр нээлттэй санал гаргах ийм боломжтой ийм байгаа. Намын ороо жилдээ нэг удаа хуралдах ёстой. Тэгээ энэ хүрээнд яаж байгаа? Би бол одоо яг хотын нийслэлийн намын орооны даргаар сонгогдоод жил 11 сар болж байгаа. Тэгээд өнгөрсөн жил хийцсэн одоо энэ жил дахиад хурлаа хийн. Тэгээ энэ хүрээнд яаж байгаа? Одоо надтай өөр өрсөлдөх тийм хүмүүс нэр дэвшээ, даргыг чөлөөлье гэдэг санал орж ирвэл нээлттэй хэлсэн. Би бол өчигдөрч одоо өөрийнхөө сошиал хуудасаар хэлсэн. Би цаашид ажлаа үргэлжлүүлнэ л гэдгээ ийм байр суурьтай.